Зур хамтдаа эзний үгийн өмнө залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь танд баярлалаа. Бидний амьдралд санаа тавих, сэтгэл тавих олон зүйлс байгаа боловч бид нар яг энэ бүх цагийг таны амьд үгийн өмнө ирж байна. Та бидний зүрх сэтгэлийг өөрийн ариун сүнсээр эзэн минь удирдан чиглүүлж, таны үг бидний зүрх сэтгэл, ам амьдралыг өөрчлөхөд та тусалж өгөөрэй. Бидний бодол санаа, зүрх сэтгэл, бие махбодыг минь таны амьд үгээс сатааруулах, аливаа уруу таталтаас та биднийг хамгаалж өгөөрэй. Эзэн минь таны үг бол бидний гэрэл билээ. Бидний эзэн минь баяр хөөр билээ. Эзэн минь тийм учраас эзэн минь таны амьд үгээс бид нар суралцсан урагшлахад та бидэнд туслаарай. Танд бүх алдрыг өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За би танай чуулганд гоё нөгөө кемпер чинь ирээд хамгийн сүүлд семинараар юу ярьсныг санаж байгаа хүмүүс байна уу? Христэд итгэж хүмүүс ямар дөрвөн ливлээр явдаг гэж ярьлаа. Нэгдүгээрх нь яах ёстой вэ? Хилд орох ёстой, тийм ээ. Хилд орсон итгэгч гэдэг бол залбирч сурсан итгэгчийг хэлж байгаа. Залбирч сурна гэж юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө төлөө ганган залбирдаг, бусдын төлөө яах вэ? Ганган залбирдаг хүнийг хэлнэ гэж байгаа шүү дээ, тийм ээ. Зарим хүмүүс өөрийнхөө үр хүүхдийнхээ төлөө ч залбирч чаддгүй. Тань ижлийнхаа төлөө ч залбирч чаддгүй. Яагаад? Яагаад гэвэл хилд ороогүй байна. Тийм учраас хилд орох ёстой гэсэн, тийм үү? За дараа нь яах вэ? Магтаал хүндэтгэл өргөж сурах ёстой. Тийм үү? Олсонд айгүй хүмүүс олон жил яваад байдаг магтаал хүндэтгэд оролцож байгаа магтаал хүндэтлийн цаг хэр чухал вэ гэдгийг ойлгодгоо. Бид нар ч хүмүүсийг ойлгохгүй байгааг нь ойлгодгоо, тийм ээ. Тийм учраас бид нар магтаал хүндэтгэл юу вэ гэдгийг зааж өгч явах ёстой. За 3 дахь чухал зүйл юу юм бэ гэхээр сайн мэдээг бусдад ярьж сурах ёстой. Хүн энэ дэлхийгээс нэг л юмыг аваад явна. Тэр бол мөнх ам. Эсвэл мөнхийн там. Тийм учраас бид нар энэ дэлхий дээр олж бүтээж байгаа бүх юм орхино. Тийм үү? Тийм учраас бид нар олж бүтээж хийж байгаа зүйлдээ санаа зовхоос илүүтэйгээр бидний энэ дэлхийгээс аваад явах цорын ганц зүйл бол мөнх амьнда бид нар анхаарал хандуулж явах шүү. Тэр мөнх ам бол сайн мэдээний дотор байгаа юм аа. Амен. За энийг бол бид нар яах вэ? Хилд орсон итгэгч гэж нэрлээд байна. Тийм ээ. Хоёр дахь нь бид нар юу вэ гэхээр хөлд орсон итгэгч, тийм үү? Хүн хилд ороод хөлд орд. Хөлд орсон итгэгч гэж ямар итгэгчийг хэлдэг вэ? Мартсан уу? Санаж байгаа юу? Та нар маань нөгөө хэвлж мэлээ бид нар ингээд өгч ирсэн санаж байна уу? За хөлд орсон итгэгч гэдэг бол өөрөө би хэнийг даган дуурайж амьдрах ёстой вэ? Буюу чуулганд үйлчлэх зүрх сэтгэлээр өөрийгөө яах вэ? Бэлтгэж чадсан хүнийг хэлж байгаа. Заримдаа нэг айлын нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм ээ, тусд ороод нас нь ингээд одоо тэр дээд сургууль төгслөө, их сургууль төгслөө. Одоо ингээд нэг амьдралаа аваад явах юм болов ээж авдаа тус юм болох юм болов гэхээр тэгдэггүй нэг хүүхдүүд байдаг шүү дээ, тийм. Эхийн санаа үрд, үрийн санаа уулна гэдэг шиг, тийм ээ. Цаашаа л яваад байдаг, тийм ээ. Би бол одоо санаж байгаа. Анх би төмөр замд ажилд ороод анхныхаа цалингаар ээж эмээ хоёртой сүү авч өгөөл. Тэгээд эртэлгүүр ороод эртэлгүүрээс юм одоо мөнгөн бүс авч өгч байж лээ. Хүүгийнх нь одоо хөдөлмөрийн анхны шим. Одоо сүүлийн залуучууд ихе болцсон мэл. Тэрс цалингаа аваад цаашаа богд уул руу, тэрэлж рүү одоо хайшаа юм те. Энэ одоо бас хүний их мэс чанартай холбоотой гэж одоо боддог. За тийм учраас Христэд итгэж бид нар яах ёстой вэ? Бид нар эзний үгийг яах вэ? Даган дуурайж ирээдүйд би ямар хүн болж өсөж хөгжиж төлөвшөж өөртөө шинжлэхдэггүй гэдгээ ойлгож мэддэг байх шээ. Олон итгэгч нар юу гэж үгээр та ирээдүйд ямар хүн болон та юу руу зорж ийн гэхээр Элон Маск гэлдүүдэд юм ярьж байгаа те. Өөр хүмүүс заримдаа ингээд тэр хүний үг бол өстой үнэн үг мөг. Энэ дэлхий дээр Бурхны үг шиг амьд үг хаа байна. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ эзнээс бидэнд өгсөн агуу захирамж болох тийм ээ. Бид нарыг юу гэж хэлээ эзэн явж бүх хүндэстэнд явах ба. Сайн мэдээ тунх. Тэгээд яа гэсэн бэ? Өөрсдөө заасан бүхнийг тэдэнд явах ба. За тэгээд яа гэлээ? Усан баптизм хүртээ тийм ээ. За дагалдагч бэлдээрээ бүх хүндэстнийг дагалдуулж болгоорой гэж хэлсэн. Өнөөдөр бүгдээрээ дагалдуулалтын тухай хамтаа ярмаар байна. Бидний нэг энэ дэлхий дээр хийж явах ёстой, чуулганд итгэж хүний хийж явах ёстой нэг маш чухал зүйл бол дагалдагч бэлтгэх үйл явц. Дагалдагч бэлтгэж сурах ёстой. Ганцаараа л яваад иж болохгүй шүү дээ. Тийм ээ? Дагалдагч бэлдэх ёстой. За тийм учраас би та бүгдээс их хэдэн асуултыг асуумаар байна. Тимотиг хэн дагалдуулсан бэ? Тимотиг Паул дагалдуулсан тий. Паулыг хэн дагалдуулсан бэ? Барнабыг хэн дагалдуулсан бэ?
Петр Барнаб хоёрын тухай хорсол Библиэлд байна уу? Бараг байхгүй тий. За би та нарт Барнаб хэрхэн Паулыг дагалдуулсан бэ? Нэг хүн дагалдуулахад ямар том өөрчлөлтийг дэлхийд авчирч болдог вэ гэдгийг өнөөдөр хамтдаа сурмаар. Газар дүндийн тэнгис Кипр гэдэг жижигхэн арал. Энэ чинь газар зураг. Жижигхэн арал байдаг. Кипр арлын. Кипр арлын 3/2 нь Грекийн эзэмшил, 3/1 нь Туркийн эзэмшил гэдэг байхгүй. Тэгээ би одоогоос хэдэн жилийн өмнө бас нэг 8 9 жилийн өмнө би бас Кипр аралд очсон. Тэгээ Кипр аралд очиод миний үзсэн нэг сонирхолтой зүйл юу байсан бэ гэхээр би Грекийн талын Лакана гэдэг хотод очсон. Кипр арлын. Тэгсэн чинь тэнд Есүсийн дахин амьлуулсан Лазарын сүм байсан баг. Лазарын сүм. Есүсийн өглөөс дахин амьлаад 40 хоног дагалдагчтайгаа байгаа тэнгэрт одсны дараа хүмүүс яах вэ? Лазарыг хайсан байна. Энэ Лазарыг алах ёстой. Нөгөө Есүсийн эдгээсэн амьлуулсан гэх тэр хүмүүсийг хайсан. Тэнгүүд Лазар зүхтаагаад хаана очсон бэ? Кипрт очсон. За Кипрт юу байсан бэ гэхээр Египтийн усан флотыг эсрэг Ромын тийм ээ усан флот байрлаж исэн. Тэгээ тэнд грекчүүд болон олон үндэстнүүд байж исэн. Тийм газар нутаг байгаа. Тэгээ тэнд Барнаб гэдэг хүн бол яг төрж өссөн. Тэгсэн мөртлөө бас Ромын иргэншилтэй ийм хүн байсан баг. Ромын иргэншилтэй ийм хүн байсан. За тэгээд тэр хүний тухай Үүс номын 4-р бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бүх эд хөрөнгөө зараад дагалдагч нарт өгсөн хүн баг. За тэгээд тэр хүний тухай явсаар байгаад Үүс номын 11-р бүлэг дээр ирсэн байна. Цогоороо Үүс номын 11-р бүлгийн 19-р ишлэгийг гаргая Библи. Зарим хүмүүс бид нар юу хийх вэ? Яах вэ гэж боддог. Бидний нэг хийх ёстой нэг чухал зүйл бол бусдыг дагалдуулах ёстой. Та хэнийг дагалдуулж байгаа? Бас хэн таныг дагалдуулж байгаа вэ, тийм ээ? Энэ их чухал. Гаргасан манайхаа. Амен. За би гаргаж. Би энэ ч та бүхэнд уншиж өгье. Стефаныгийн улмаас өрнсөн хавчлагаас болж тархагсад юудочудаас өөр хиндэж үгийг ярилгүйгээр Фоник, Кипр мөн Анитой хүртэл явсан ажээ. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Күрэний хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ярьж эзэн Есүсийг тунхлаж байв. Эзний мотор тэдэнтэй хамт байсан ба олон итгэж эзэн өөд эргэж байлаа. Тэдний тухай яриа Иерусалимд чуулганы сонортгууд хүрч тэдэж Барнабыг Аниотох хүртэл явуулахаар илгээв. Тэр хурч ирээд Бурхны нэгүслийг үзэн баярлаж шийдэмгий зүрхээр эзэнд үнэнч байхыг ятгажээ. Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба ариун сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн эзэнд нэмэгдэв. Тэгээд тэр Саулыг орохоор Тарс руу явжээ. Барнаб түүнийг олж уулзаад Антиоход дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаага Христэд итгэгчид гэж нэрлэх болов. Энэ өдрүүдэд Иерусалимээс Антиоход хэдэн иш үзүүлэгчид иржээ. Тэдний нэг Ахав гэгч босоо сүнсээр зааварлагдан бүх дэлхийг хамарсан их өлсгөлэн болно гэж хэлв. Энэ өлсгөлэн Клаудийн хаанчлалын үед болжээ. Тэгээд Юдад суух ах トゥ нартаа дагалдагч бүр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. Түүнийг Барнаб Саулын гарт ахлагчид илгээжээ гэж хэлсэн байна. Амен. За энэ хэсгээс нэг талаар ингээд харангууд нэг тийм түүх харагдж байгаа юм шиг боловч яаж дагалдагч бэлтэх вэ гэдгийг маш бидэнд тодорхой заасан хэсэг баг. Тэгэхээр итгэж хүн нэгдүгээр тийм үү залбирч чаддаг байгаа зогсохгүй магтаал хүндэтгэлийг өргөж чаддаг байх хэвээр түүгээр зогсохгүй сайн мэдээг бусдад тараадаг байх хэвээр. Тэгээ түүний нэг чадвар нь юу байх хэвээр гэхээр дагалдагч бэлтдэг байх хэвээр. Олон итгэгч нар дагалдагч бэлтгэхгүй яваад байгаа. Дагалдагч бэлтгэхгүй байгаа. Хүнд нөлөөлж чадах чадвараа ашиглахгүй байна. Бурхан биднийг бусдад эсвэл сайн нөлөө, эсвэл муу нөлөөлөл үзүүлэх боломжтой байхаар бүтээсэн байна. Тийм. Заримдаа бид нар Христийг даган дүүрээ сайн нөлөө үзүүлээгүй үедээ тэдэнд явах ба буруу нөлөө үзүүлдэг.
Хүмүүс айгүй тийм одоо хувирамтгай тийм ээ. Тэгэл үнэлж байгаа л нэг таагүй сэтгэл төрүүлгээл тэр хүнийг хинч биш болгоно те. Шал тэнийг юм байна, өөр юм байна гэдээ явчихна. Харин Христэд итгэгчдэр бид нар үргэлж Христийг даган дуурайж Христ бидэнд юу хийсэн бэ гэдгийг яг амьдралдаа хэрэгжүүлчих хэрэгтэй. За түүний нэг хүн болвол Барнаб гэдэг хүн. Барнаб гэдэг хүн болвол Кипр аралд өөрийн гэсэн газар мазартай байсныг бодоход болвол ер нь боломжийн амьдралтай хүн байсан байгаа тийм ээ. Иерусалимд биш. Бүр Кипр аралд Ромчууд, Грекчүүд байсан газар үйл хөрөнгөтэй байсныг бодоход болвол амьдрал ахуйн нэлээд болцоотой тийм хүмүүс. Тэгвэл тэр хүн яг дагалдагчд буюу чуулганыг тэр хүн яг үнэхээр хайрлсан учраас тэдэнд яг өөрсдийнхөө эд хөрөнгийг зараад зориулсан. За тэгээд тэнчэнэс юу харагдсан бэ гэхээр Христ дагалнууд цовдөгчдийн дараа Иерусалимийн сүмд итгэгчид маш их нэмэгдсэн тийм ээ. Тэр хэрээрээ хавчлаг газар авсан. Хавчлагаас болж итгэгчид яг тарсан. Египт рүү, хойш одоогийн Сирил рүү, Туркийн газар нутг руу тархсан. За тэгээ энэ үед итгэгчид дотор хоёр хуваагдал бий болсон. Нэг нь юу юм бэ гэхээр бүгдээрээ еврейчүүдтэй сайн мэдээ ярья. Энэ холилдсон грекүүдэд яг сайн мэдээ ярих нь зөв үү? Иерусалимд яалаа? Эдгээр тоол хүнс тараагаагүйс болоо маргаан болсон шүү дээ. Тийм учраас зүгээр л энэ хүмүүс сайн мэдээ тарыг. Энэ хүмүүс тараагаад яах юм бэ? Гэсэн хоорондоо маргаан гэсэн. Тэр маргааныг шийдвүлэхээр Иерусалимийн чуулган Барнабыг явах илгээсэн. Яг гэвэл Барнаб нэг талдаа грек хэл цайтай, нөгөө нэг хэл талдаа еврей хүн. Нөгөө нэг талдаа Ромын иргэншилтэй байсан учраас одоо тийм ээ тэднэртэй ажиллахад хамгийн ойр байсан. Гэхдээ энэ бүгдээс илүү агуу зүйлсийг нь Библиэд тодтолж хэлсэн зүйл нь юу юм бэ гэхээр Барнаб бол сайн бөгөөд итгэл ба ариун сүнсээр дүүрэн хүн байлаа гэж хэлсэн байна. За мэдээж одоо сайн гэдэг нь юу гэсэн үг юм? Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь юу гэсэн үг ингээд тайлбараад ярил өнөөдөр дуусахгүй. Тэгэхдээ та нар ойлгож байгаа гэж би бодож байгаа. Тэ? Нэгдүгээр Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр сайн гэсэн. Бурхан бол сайн юм а гэсэн. Тийм ээ? Энэ дээр Барнабыг сайн хүн гэж хэлсэн байна. Тэгэхээр Барнаб юугаараа сайн юм бэ гэхээр тэр нэгдүгээрт Бурханыг тавьж амьдрдгаараа үнэхээр үлгэр жишээ хүн байсан. Хоёрдугаар тэр өөрийнхийг ярьдаггүй. Тэр ариун сүнсээр өдөрдөж Бурханы үгийг хэлж ярьж илэрхийлдэг байсан учраас энэ тодорхойлтыг авсан гэж ойлгож байгаа. За тийм учраас Барнаб хурд ирээд тэдэнд хэлсэн хамгийн чухал зүйл юу юм бэ гэхээр тэр их маргалдаа мэтгэлцэн дотроос Барнаб юуг олж харсан бэ гэхээр баяр хөөргийг олж харсан баг. Тийм ээ? Олон хүн тэдний дотор итгэж тэдний дотор тийм ээ өөрчлөлт шинжтүүд хэдийгээр хавчлагаас өрнөд явж байгаа ч гэсэн сайн мэдээ тарааж байгаа зүрх сэтгэлийг нь одоо олж харсан баг. Тийм учраас одоо Барнаб эренгүүтээ одоо яасан бэ гэхээр Антиохт хурж ирж явуулсан 23 дахь эшлэлээр тэднийг үзэж баярлаад тэдэнд шийтэмгийн зүрхээр эзэнд үнэж байхыг ятгсан баг. Тэгэхээр Христэд итгэж гэдэг хүн бид нар эзний үгэнд болон эзэнд үнэнч байна гэдэг бол өөрчлөлт шинжилтийн эхлэл баг. Бидний амьдралд ямар хизээ өөрчлөлт болдог вэ? Нэг өдөр гайхамшиг болоод өөрчлөлт болохгүй. Харин эзэнд бид нар үнэнч байснаас эхэлдэг. Миний амьдралд олон хэрэгтэй зүйл байгаа. Гэхдээ тэр бүгдийг хойшин тавиад эзэнд үнэнч байх хэрэгтэй. Эзэнд амласнаа биелүүлдэг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хүмүүс маш их төлбөргүй байна. Тийм учраас Паул агш юу гэж хэлсэн бэ гэхээр би та нарт хэлье. Эзэнд үнэнч байна гэж юу гэхээр эзний үгийг дагах хэрэгтэй. Эзний үгийг дагах нь юу юм бэ гэхээр эзэн хүмүүсийг ялгалгүйгээр хайрлсан учраас ялгаргүйгээр сайн мэдээ тараах хэрэгтэй гэж хэлсэн байна. Амен. Тийм учраас бид нар бусдыг дагалдуулахын тулд нэгдүгээр сайн мэдээг хинт ч хамаагүй ярьж сурах. Ямар ч нөхцөл байдалд сайн мэдээ ярьж сурах шүү. Тийм учраас би танд хэлье. Хэрвээ та сайн мэдээ ярихад хэцүү байгаа бол сайн мэдээг хэрхэн ярих вэ гэдгийг эх 7 хоногт сураарай. Хэрвээ та би надад бусдад сайн мэдээг ярихад нэг асуудал байхгүй би сайн мэдээ тухай мэднэ гэвэл та энэ 7 хоног хэн нэгэнд сайн мэдээ яриар. Бурхан танд хайртай. Бурхан таныг хайрлсан гэдгийг та мэдэх үү? Гэдгийг тэр хүмүүст хэлээрэй. Хоёрдугаарх нь энэчнээс би нэг 5 чухал зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрх нь бусдыг дагалдуулна гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Нэгдүгээр сайн мэдээг
ярьж сурах ёстой шүү гэдгийг ойлгох. Бид нар сайн мэдээг бусдад ярихгүйгээр яаж тэр хүмүүсийг дагалдуулах вэ? Өнөөдөр бид нар бүгдээрээ мэднэ. Олон хүмүүс Есүс Христийн тухай сайн мэдээ сонссны улмаас архитал олон муу зуршлуудаас салсан. Яг гэвэл сайн мэдээ тэднийг явах вэ? Чөлөөлсөн. Ром номын 7 дугаар бүлэг дээр Паул шилсэн ба. Би ямар хөөрхилтэй өрөвдөлттэй хүн бэ? Би сайн зүйл бодцоод түүнийг хийж чадахгүй байгаа. Би өөрийгөө удирдах чадахгүй байгааг харуулж байна. Тийм учраас би өөрийгөө удирдах чаддаг хүн болохын тулд намайг ноёлж байгаа гим нүглээс би салах ёстой байна гэж хэлсэн. Тийм учраас Христийн хүчээр би гим нүглээс салагдсан ямар өрөөлтэй вэ гэж Ром номын 7 дугаар бүлэг дээр хэлсэн. Тийм учраас ах дүүнараа бид нэг зүйлийг хэлмээр байна. Бид нар хүмүүс сайн мэдээг ярихдаа Бурхан чамайг өрөөнө, ивэнэ энэ бол 2 3 дугаар зүйл. Сайн мэдээний хамгийн нэгдүгээр зүйл гим нүглээс таныг Бурхан чөлөөсөн гэдгийг бид нар яхаа хэлж, зааж, сурах хэрэгтэй. Хоёр дахь чухал зүйл нь хүмүүсийн төлөө зориулал гаргахад бэлэн байж сурах хэрэгтэй. Хүмүүсийг дагалдуулахын тулд цаг хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй. Бас зориулал шаарддаг. Тийм ээ? Та нар бүгдээрээ мэднэ. Бид нар өөрийн гэсэн хүүхд одоо өөрийн гэсэн хувийн амьдрал хүүхэд ихнэр байна. Тэгэхээр тэр бүгдийнхээ орхиод бид нар хүмүүсийн араас явдаг. Яг л Иесус Христ хаан суудаа орхиод бидний төлөө ирсэн юм. Тийм учраас биднэрт Бурхан тийм тушаалыг өгсөн. Тийм учраас та ямарваа нэгэн зүйл хэнийг дагалдуулахын тулд ямарваа нэгэн зүйлээс зориулалт гаргах ёстой шүү гэдгийг яах ёстой. Ойлгох ёстой. Тийм учраас Барнаб 26 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Барнаб түүнийг олж уулзахаар Антиох биш 25 дээр тэгэд тэр Саулыг олохоор Тарс руу явжээ гэж хэлсэн. Тэгэхээр ах дүүнраа Саул Иерусалимд аягүй сайн мэдээ ярьж байгаа дагалдагч нар хүлээж авахгүй ангууд итгэж нарт гомдоод төрлөх хот руугаа явцсан байсан баг. Одоогийн Туркид байгаа Тарс гэдэг хот руу. Антиохоос Тарс хүртэл ойролцоогоор 250-аас 300 км гэж үзэж байгаа. Тойроод ингэж явуул. 250 орчим. Хүн өдөрт 50 км алхахдаг бол зөвхөн Саулыг олж уулзахын төлөө Барнаб хэдэн өдөр алхсан байна? 5 өдөр. Очиж уулзаад буцаад дагуулan ирэхэд хэдэн өдөр зарцуулсан байна? 10 өдөр. 5 гэ тэ. Нийтдээ 10 өдөр нэг хүний төлөө алхсан баг. Тийм учраас ах дүүнараа бид нар бусдыг дагалдуулахын тулд нэг золиос төлөх шүү. Зориулал гаргах шүү. Та өнгөрсөн өдрүүдэд бод. Та хэнийг дагалдуулахын төлөө ямар цаг заваа, ямар мөнгөө, ямар зориулалт гаргасан бэ? Эзэн биднийг зориулт руу дуудчих. Бид нар ингээд заримдаа ингээд хүн бид нар ингээд нэг тийм ангаахаа шинаш ингээд амаа ангаагаад хэрэгцээтэй бүхний эзэд хилээ суучдаг. Ийм ч юм хэрэгтэй, тийм ч юм хэрэгтэй. Ингэж намайг өрөөгөө, тэгж намайг өрөөгөөч. Ингээч, тэгээч. Жохон хүүхэд тийм байхыг ойлгох штэ, тийм штэ. Ааваасаа хэрэгтэй зүйлээ гуйхыг. Харин аав хүн тгээ суухыг ойлгохгүй штэ. Тийм штэ. Бид нар хэлдэг штэ. Нэр хүн бичээ амьдралаа аваад явал та. Тэ? Инхээ бололтой. Заримдаа Христэд итгэж хүмүүс өндөг шиг байд. Чанган базуул хагарчих гад. Тавьчуул өнгөрч сунж хагарчих гад. Тэ? Тийм учраас ах дүүнараа би та бүхэнд хэлмээр байна. Бид нар дагалдагч бэлтгэхийн тулд зориулт гаргасан. Тийм учраас Барнаб Саулыг олж уулзахын тулд тэ явсан. Та ирж байгаа 7 хоногт бусдыг дагалдуулахын тулд яваарай. Айлд очоор залбирч өгөөрэй. Тэр хүнийг урамшуулаарай. Зөвхөн сүмд ирэхин битгий хүлээ. Айлаас айл очоор. Мэдээч ковид ингээд хүмүүсийг гэртээ урд нээлттэй байдлыг эсрэг болсон ч гэсэн та тэр хүмүүсийг дуудаар тэ дуудаад эсвэл копинд ураад тэр хүнд 30 минут гаргаад тэр хүнд хэрэгтэй зүйлсийг нь зааж өгөөд залбирч өгөөд урамшуулж өгөөд яваарай. Дагалдагч бидхийн тулд нэгдүгээр сайн мэдээ ярих хэрэгтэй бол хоёрдугаар зориулт гарах хэрэгтэй. Гуравдугаар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэр зүйлийг хамтдаа уншъя. 26 дугаар ишлэлдэр
Барнав түүнийг олж уулзаад Антиоход дагуулan ирв гэж хэлсэн байна. Ирв гэсэн. Тэгэхээр энэ дагуулах гэдэг үгийг яг англиас нь бас еврей рүү нь харуул хөтлөх гэсэн үг байгаа. Хөтлөх. Хөтлөн гэдэг нь яг ба гараас нь барих баг. Гараас нь бариад дагуулж ирэх. Араасаа бүр дагуулах. Цаашаа явчихгүй төлөө. Барнав очиж Саулаа хамтдаа хантайхан чуулганд үйлчилъя. Явъя гэсэн чинь Барнав. Үгүй би энд гой майхна оёод гоё байна. Би угаасаа Иерусалим сайн мэдээ яа тарасныг Дамаскад яа сайн мэдээ тарасныг мэдж байна. Тэгэхээр намайг хинч хүлээж авав. Би хийх юмаа хийцэн. Одоо би дахиж явмааргүй байна. Харин Барнав яах? Шууд гараас нь бариад хөтлөө дагуулж ирсэн. Ах дүүнраа бид бусдыг дагуулах хэрэгтэй. Та хэнийг гараасаа хөтлж байна? Иесус Христ дагалдагчтай хөтлсөн, дагалдагч нь бусдыг хөтлсөн. Бид бусдыг яах ёстой вэ? Хөтлөх ёстой. Дагуулах ёстой. Нэг хүний араас явах ёстой, барих ёстой. Амен. Бурхан танаар дамжуулан хүмүүсийг аврахыг хүсэж байна. Бусдыг дагалдуулж байгаа хүн эзний гайхамшигыг маш тодорхой хардаг. Бусдын амьдралд бурхан юу хийж байгааг хүн дагалдуулж байгаа хүнд хардаг. Хэрвээ та хин нэгнийг дагалдуулахгүй бол бурхан хүний амьдралд юу хийж байгаа вэ гэдгийг харахгүй. Би өнгөрсөн 4 жил нэг хүнийг дагалдуулж байгаа. Олон хүнийг дагалдуулж байна л сүмийнхнаа. Гэтэ тэр дотроос би одоо 19 настай, 20 настай нэг залууг дагалдуулсан. Тэр залуутай би анх танилцах үед нөө минингет тусаад их том биетэй залуу. Одоо метр 86 7-тай. Их өндөр залуу. Тэгээд цахилгаан минингет тусаад эмнэлэг твтэй нөө нугаснаас нь ус аваад тэг юм хийж чадахгүй. Харахад бол их гоё залуу. Тэгээ би тийм залуу байсан. Тэгээ би тэр залуутай анх танилцаад тэгээ сүмд авчираад одоо дагалдуулсан. Өнөөдөр тэр маань одоо бизнес сургуулийн 3 дугаар курсын оёт. Тэр өнөөдөр яг юу хийж байгаа гэж намайг орлоод сүмдээ номлож байгаа. Хүнийг дагалдуулахад их цаг зав шаардна. Бид хоёрын нийлж хоол идсэн мөнгийг тооцол овоо эдэнд өөр гарш. Тийм учраас ах дүүнраа бид нар бусдыг дагалдуулахын төлөө хөтөл араас нь байр. Таны хин нэгэн сүмд ирэхэд дагалдуулж араас чинь барьсан л. Хөтөлсөн л. Та түүнийг санаж бусдыг дагалдуулаар. Тэгээ Барнав яах вэ? Саулыг дагуулж ирсэн. Хөтөлж ирсэн. Христэд итгэлийн гол зорилго бол эвэгдэж өрөөгдөхдөө биш ээ. Тэр бол 2 3 4 5 дугаарх зүйл баг. Эцэг угаасаа ерөөд угаасаа ивэн асуудалгүй. Би 20 гаруй жил сүмд үйлчлээ. Эзэнд итгээд сүмд яваад амьдралд ороодож уруудсан хүн би нэг ч гараагүй. Харин эзний сүмээс эзнээс эргэж цаашаа яваад урууданд ороодсон хүнийг бол харсан. Харин эзэн дотор эзнийг таньж мэдгээд алдаа оноотой ч урагшилж сүмийг хоргодох газраа эзнийг өөрийн бурхнаа болгосон хүн заавал өрөөгдөж эвэгж байгааг харсан. Би өөрөө ч тийм эс. Тийм учраас ах дүүнараа би та бүхэнд хэлмээр байна. Бусдыг эзэн рүү дагуулаар. Сүмд мэдээж гоё магтаал хэрэгтэй. Сайн номлол байвал зүгээр. Сайхан орчин нөхөрлөл байвал гоё. Тэгэхээр тэрэнд хүмүүс ирэхгүй. Харин та хүнд хувьчлан санаа тавьснаар, хувьчлан эзний үгийг зааснаар олон хүмүүс өглөө Библи уншихдаа та надад юу ямар үг өгсөн бэ гэж уншиж байгаа бол тийм ээ. Одоо хилд орсон итгэж байгаа. Харин тусд орсон итгэж өглөө Библи уншихдаа өөрөө үг аваад зогсохгүй бусдыг урамшуулах үгийг авч чаддаг. Та өглөө эзнээс асуух. Эзэн минь би өнөөдөр тэрийг би таны дотор дагалдуулахыг хүсэж байна. Та түүнд ямар үг вэ? Та түүнийг яг зүрх сэтгэл итгэлийг нь байгуулах үгийг энэ өдөр надад өгөөч. Та бусдын төлөө эзнээс үг асуусах хэрэгтэй. Амен. Яагаад гэвэл эзэн танд үгээ хэлэх болно. Эзэн танаар дамжуулан бусдын амьдрал өөрчлөлтөө хийж байгааг харахтаа та эзнэр дүүрэн байх болно. Амен. Гэтэл өнөөдөр хүмүүс бие биентэйгээ харилцах хүсэлгүй болсон байна. Тэрийг соёлтой нэрийн дор халахлсан байна. Тийм учраас ах дүүнараа цугаараа бусдыг дагалдуулцгаая. Амен. Барнав шиг хөтөлцгөөе. Гараас нь дагуулад явъя.
Би нэг ном уншиж байсан. Сүмд пастор болоод нэг удаагүй байсан юм а. Тэгээ энэ Сөүлд идэг методист сүм ба чулуун сүм гэдэг одоо байдаг шүү дээ. Та нар очиж үзнэ үгүй. Тэр сүмийн пастрын бичсэн Галан багна гэх ном байдаг. Тэр номон дээр юу гэж бичсэн гэж. Үл итгэжтийг сүм хүчээрч хамаагүй авчир гэсэн баг. Тэгээ би тэрийг уншаад энэ одоо ардсан нөхцөл байдалд байж болох уу гэж бод. Тэгээ бид нар анх ингээд Солонгос одоо 2000 оны дундаас хойш нээлттэй болоод ирдэг бас. Солонгос сүмүүд итгэжтэй автобусаар зөөдөг гинэ. Солонгос сони юм аа. Тэд нар хүмүүсийг сүмд авчрахын төлөө хийж болох бүхнийг хийж байгаа л хэлбэр баг. Тийм учраас ах トゥ нараа бид нар бусдыг сүмд авчрахын төлөө юу хийж байна? Эзнээс би юугаар өргөдгөө гэдгийг мэдээд байна. Харин тэгтээ би бусдыг эзэн дээр авчрахын төлөө юу хийх ёстой вэ гэдгийг өөрөөсөө бид асууж байна уу? Яг л Барнаб үүнийг хэлж байгаа. Энэ хэсэг яг бидэнд үүнийг ойлгуулахын төлөө бичигдсэн гэж би бас бодож байгаа. Тийм учраас өнөөдөр би бас энэ үгээр та бүгдийг урамшуулмаар. Та хин нэгнийг дагалдуулаар. Итгэгч хүний хамгийн гой гангараа юу гэж дагалдагч гэдэг. Итгэгч хүн юугаар гангарах ёстой? Дагалдагчдаар гангарах ёстой. Өөрт нь өгөгдсөн ямар ч бэлэг авьяас бай. Түүгээрээ бусдыг дагалдуулах ёстой. Магтаал бэлэг авьяастай хүмүүсийг магтаалд оруулж ирээд магтагч болгодог тийм үү? Иш үзүүлдэг нь иш үзүүлдэг. Мэдгүй өгдөг нь өгдөг. Ямар л бэлэг авьяас вэ? Тэр бэлэг авьяас чинь юуны төлөө гэж? Бусдыг дагалдуулж Бурхны чуулганыг барьж байгуулахын төлөө шүү. Амен. 3 дахь 4 дахь чухал зүйлийг хэлв. Дагалдагч бэлдэх гэдэг бол бас цаг хугацаатай. Энэ дээрээс харах юм бол ингэж хэлсэн байна. 26 дахь эшлэл Барнаб түүнийг олж уулзаад Антиох дагуулan ирэв. Тийхүү бүтэн жилийн турш тэд яасан гинөө? Чуулган цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаа Христэд итгэжэд гэж нэрлэх болсон. Хэн нэгэн хүнийг дагалдуулахад хамгийн доотлын хугацаа 1 жил шүү манайх. 1 жил. 1 жил. Зөөр одоо тооцоо бодцгоо. Би ч нөө санхүүгийн болох төр тооцоо амар дуртай. Бүгдээрээ 7 хоногт нэг хүнийг эзэн рүү дагалдуулахын тулд 3 цаг $20,000 зарцуул биш 20,000 вон зарцуулъя гэж бодлоо. Тэ? 20,000 вон. Тэр хүнтэй 7 хоног дундуур 2 удаа уулзъя. Тэгээ 2 удаа кофе авч уулзаа ярилцъя. Тэ? Тэгээ түүндээ 3 цаг зарцуулъя. За, цагийг хаслаа. Мөнгөний 52 үржүүлээрээ хэдэн төгрөг болж байна? Тооны машин дуун байна уу? 7 хоногт 20,000 вон зарцуулъя. Тэрийг 52-оор үржүүлдэ хэд болж байна? Тооны машинтай хүмүүс. За 52 гэхтэр чинь сая 40,000 вон болж байна. Зөвхөн бүтэн жилийн турш нэг хүн дагалдуулахын тулд сая 40,000 воныг ашиглацгаая. Болж байна уу? Их үү баг уу? Та нар юу гэж байна? Би сайн мэдэхгүй л байна л да. Намайг энэ солонгос төр хүмүүс голоод ажил тэрээс гаргахгүй. Дууддаг ч гоо та чадахгүй гэдэг тэгээд зөв сонсох нэ? Би зөвхөн сонсох нэ шүү. 150-аас 200,000 вон авдаг гэж би зөвхөн сонссон шүү. Нэг өдөр ингээд айлмаа зөвлөх зөв үү буруу бүү мэд би буруу ярьж намайг уучлаа. Тэгтэл 7 хоног нэг хүнийг авралт хүргэхийн төлөө 20,000 вон. 2 удаа уулзал та. Тийм ээ? Нөгөө нэг шар кофе чинь ямар кофе вэ? Мега. Мегад кофе чинь гайгүй мэл шүү дээ. Нэг 2,000 вон байт юм шиг л шүү. Тэгээ 4,000-аар 2 кофе авч уугаа те. Урамшуулаад эзэнний өнөөдөр өглөө би чиний төлөө эзнээс үг уншсан ийм үг хэлзээ. Дүү минь чамд эзэн хайртай шүү. Чи намайг харах хэрэггүй. Ах нь их олон алдаа оноотой. Чи намайг лаг сайн залуу сайн ихчгэж битээ хараарай. Тэгтээ ихч нь алддаг ондогч гэсэн. Ах нь алддаг ондогч гэсэн. Би нэг зүйлийг чамд баттай хэлж чадмаар. Бурхан чамд хайртай шүү. Бурхан чамайг аврахын төлөө өөрийн хүүгээ эдгээсэн шүү гэж хэлж чаддаг итгэлээр урагшламаар байна. Амен. Тэгээд жил нэг хүн дагалдуулахад хамгийн доот нь жилийн хугацаа. Амен. За дараагийн чухал зүйлийг хэлээд өнөөдрийн номлоо дуусгая. Дагалдагч бэлтгэхэд тийм нэгдүгээр сайн мэдээ ярих хэрэгтэй, хоёрдугаарт яах хэрэгтэй? Явах хэрэгтэй. Тийм ээ. За гуравдугаарт
юмаа зориулах хэрэгтэй. Дөрөвдүгürt хугацаа хэрэгтэй. Тавдугürt юу хэрэгтэй вэ гэдгийг хамтдаа уншаад дуусгах. Энд дээр ингэж хэлсэн байна. 27 дугаар шээ. Эдгээр өдрүүдэд Иерусалимээс Антиохот хэдэн иш үзүүлэгчид иржээ. Тэдний нэг Агаб гихч босож сүнсээр зааварлагдан бүх дэлхийг хамарсан их өлсгөлэн болно гэж хэлв. Энэ өлсгөлэн Клаудийн хаанчлалын үед болжээ. Тэгээд Юдад суух ах トゥ у нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. Түүнийг хэн хоёрт гэсэн байна? Барнаб, Саул хоёрс гэж хэлсэн байна. Их сонирм. Библиэлд энэ юмыг их тодорхой бичдэг. 13, 4, 5 дугаар бүлэг хүртэл дандаа Барнаб, Саул гэж яагаад 15 дугаар бүлгээс Саул Барнаб болдог. Пол Барнаб. Тэгж та нар уншиж үзсэн үү? Хүнийг дагалдуулна гэдэг бол өөрөөсөө дээшээ гарахыг хэлж байгаа юм. Барнаб Саулыг дагалдуулж ирчээд бүх үйлчлэлдээ түүнтэй хамт байсан. Иерусалим тусламж илгээх ажил Саулыг дагуулж явсан. Дараа нь тэр хоёр хамтаа Антиохоос хамтаа явах илгээгдсэн. Илгээлтийн үйлчлэлийн манлайлагч нь Паул байсан боловч хэсэг хугацааны дараа манлайлагч нь хэн болсон бэ? Саул болсон. Шинхэн дагалдууч хүн өөрөөсөө илүү болгодог. Гэтэл зарим хүмүүс чи ямар байснаа санаараа гэд хүнийг урам нь хуглаад идэх. Би чамайг дагуулж ирсэн биз дээ. Чи надаас их юм мэддэг болжээ. Чи бүр тийм болжээ гэд ингээд тэг хэрэггүй. Есүс дагалдагчтай юу гэж хэлснийг санаж байна уу? Та нар надаас илүү гинэ гэсэн баг. Та нар надаас агуу гинэ гэсэн. Есүсийн дагалдагч нар Есүс агуу хийснийг санаж байна уу? Та нар ингээд харьцуулж үзсэн Есүс хийсэн гайхамшиг дагалдагчдын хийсэн гайхамшиг юугаараа ялгаатай вэ гэ? Би та нарт Есүс Христийн тухай Есүс Христ сохор хүнийг эдгийнхэн төлөө шавар мавар зуураад ингэж санаж байна уу? Дагалдагчд нь яаж яхад эдгэрэл болж исэн бэ? Сүүдэрт нь байсан хүмүүс л эдгэрч исэн баг. Ядраад унтцсан хойно бүсийг нь авиж бүсээр нь хүн ороолонгууд нөгөө хүмүүс явах. Эдгэрч исэн баг. Гэхдээ Есүс илүү агуу гэсэндээ биш. Есүс Христ бол хамгийн агуу. Тэр яагаад гэвэл өөрөөс нь хүмүүс илүү агуу болгыг харахтаа баярлдаг. Тэгэхээр бусдыг дагалдуулна гэдэг бол бусдыг өөрөөсөө илүү болгохын нэр баг. Амен. Бусдыг өргөхийн нэр баг. Та бусдыг өргөдөг нү? Эсвэл дарддаг нү? Аль нь вэ? Өргөдөг үү? Манайхны нэг тийм муухай үг гэдэг те. Чи ямар байснаа санаж гинөө? Жохон юм чадаад ирэнгүүт нь энэ анх юм байсан шүү дээ. Би анх энийг энэ сүмд авчирсан шүү дээ. Энэ харин одоо овоо болчиход байгаа ингээд өнгөрсөн хугацаанд зориулж ирсэн зориултаа хуглаа хийчихсэн. Хүн урамшихтаа айгүй удаа. Харин урам нь уграхтаа явах. Айгүй амархан. Тийм учраас ах トゥ унараа бид нар бусдыг дагалдуулахдаа үүнийг бодчих ёстой. Бид бусдын урамыг хугалж байна. Бусдын итгэлийн өсөлтийн эсрэг тоог тохуу хийж байна. Харин ч тэр хүнийг хөтлөөд энэ хүнд итгэх ёстой. Энэ хүнд найдах ёстой гэдэг яг Барнаб шиг байх ёстой. Тийм учраас дэлхийгээр дүүрэн Барнабын сургалтууд гэж байдаг шүү дээ. Барнабын сургалтанд суусан хүмүүс Паулыг тоохоо байл. Паулын сургалтанд суусан хүмүүс Тимотиг тоохоо байл. Тимотийн сургалтанд суусан хүмүүс нөгөө хоёрын тоохоо байлдаг гэсэн. Сонсноо. Тийм учраас ах トゥ унараа би та нарыг Барнаб байгаас. Барнаб Саул гэдэг хүнийг дагалдуулсны төлөө Библийн 13 номыг Саул гэдэг хүнээр эзэн дамжуулан бичсэн шүү дээ. Ах トゥ унараа. Тийм учраас би та нарт хэлмээр нэг хүнийг дагалдуулцгаая. Нэг хүнийг Бурхны нүдээр харж хайрлаж урамшуулцгаая. Амен. Христэд итгэж нар дагалдагч бэлтгэхэд анхаарахгүй бол өөр дими юмд их анхаардаг шүү. Христэд итгэж нар хизээ хүн дагалдуулахаа болно. Тэр үед бусдыг шүмжилдэг болдог шүү. Хагарлын үүдийг тарихч болдог шүү. Тийм учраас би залуу туслах пастор байхдаа их ширүүн пастор байсан. Шууд хэлдэг. Чи сүүлийн 2 жил сүмд хүн дагуулж ирээгүй ээжэж хурал дээр юм яриад байх хэрэггүй дуугасуу. Би шууд тэгдэг шээ. Манай мөөжих пастор, том мөөжих пастор. Жаха энэ сүмийн пастор чи юм уу би юм уу гэдэгсэн.
Би шууд гэж. Би тэгэхээр та бүхэнд хэлмээр ах тунаа. Энэ миний үг биш. Гэхдээ би та дахалдагч бэлдэж байгаа хүн маш хүчрхэг болдсон шүү. Тэр хүн хаач байр суурьтай, хаач хэлэх үг нь хүчтэй бол. Ягаад гэвэл Бурхан тийм хүнтэй ойр ажилтдаг. Амен. Тийм учраас бүгдээрээ Барнаб болцгоё. Хамтдаа хэлээ. Барнаб байдал байцгаая. 1 2 3 болцгоё. Сая ийм өнхөө пастор Монголд очиод хэлсэн. Монголын хүн амын 1% дагалдагч. Христийн сүмд хамрагж байгаа сайн мэдээ сонссон. Та нарт хийх ажил их байна да гэсэн. Үнэн ш. Үнэн ш. Биднэрт хийх ажил үнэхээр их байна. Тийм учраас зуураа Бурхны бидэнд хариуцсан зүйл, бидэнд хэлсэн агуу захирамжид зуураа дуулууртай байцгаая. Амен. Гор бусдыг дагалдуулахын тулд сайн мэдээ ярьцгаая. Тийм үү? Бусдыг урамшуулцгаая, зоригжуулцгаая. Тэдэнд цаг зав мөнгөө төлөвлөе. Зориулъя. Тэдэнд өгснөө үргүү зардал гэж бодхоо болиё. Есүс Христийг Бурхан бидний төлөө өгсөн. Тэр агуу зүйлийг бидний амьдралд хийсэн. Би залбирал сүүлийн жил гарангийнхаа залбирлын эхэнд би үргэлж нэг зүйлийг хэлдэг болсон. Эзэн минь та миний төлөө, бидний төлөө өөрийн цорын ганц хүү Есүс Христийг өгсөнд баярлалаа. Хүн өөрийн юмдаа их гамтай, бусдын юмд гамгүй байвал бидний хандлага буруу байна гэсэн. Харин бид нар бусдын юмд тийм үү? Ариг гамтай. Онцгойлон Бурхны юмд ч бүр итгэмжтэй байгаа зогсохгүй. Өөрсдийнхөө зүйлийг дагалдагч бэлтгэхэд ашиглацгаая. Амен. Эзэн та бүгдийг танаа чуулганыг дагалдагчдаар дүүрэх болтугай. Эзэн та бүгдийн зүрх сэтгэл, Барнабын зүрх сэтгэл, Барнабын ур чадвар, Барнабын дагалдуултыг өгөх болтугай. Хамтаа залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь танд баярлалаа. Та бидний гэмтнүүд, та бидний нүгэлтнүүд байхад та бидний төлөө Есүс Христийг өгсөн учраас танд талархаж байна. Эзэн минь түгээр зогсохгүй та биднийг энэ дэлхийд амьдрах хугацаанд танаас өгөгдсөн агуу захирамжийг биелүүлэхийг та зааж тушаасан учраас эзэн минь бид нар таныхаа өмнө ирж байна. Таны бидэнд өгөгдсөн агуу захирамжийг биелүүлэх мэрэгүү ухаан, хүч чадал, зүрх сэтгэл, зориултаар та биднийг дүүргэж өгөөч. Эзэн минь Барнаб Паулыг дагалдуулсан шиг бид бусдыг таны дотор дагалдуулах хүч чадлаар та биднийг дүүргэж өгөөрэй. Эзэн минь ирж байгаа өдрүүдэд эзэн минь таныг хайрлсан, танд итгэл найдвараа тавьсан, таныг өөрийн бурхнаа болгосон дагалдагчдыг бий болгохын тулд та биднийг бүх талаар өсгөж өгөөрэй. Их эзэн минь тэгээд яг энэ цаг мөчид танаас надад өгсөн нэгүслийн дагуу Галил чуулганы бүх итгэгчдийн төлөө танаас гуйж байна. Та тэднийг ирэх байгаа шин 7 хоногийн туршид та тэднийг үнэхээр өрөөх болтугай. Хэл хязгаарыг нь тэлэх болтугай. Та өөрийн баруун мотраар тэдэнтэй хамт байж тэднийг хөтлөн дагуулж гай гамшиг болон өвчин зовлонгоос хамгаалж өгөөрэй. Их эзэн минь танд бүх алдрыг өргөн таны хайртай хөө аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Эзэн та бүгдийг өрөөх болтугай.